энэ одоо тамирчин хүчтэй тамирчин заан дээр үнэхээр цэвэр одоо маш сайн ялтыг хийж гисэн юм бол хүн төчир бэлтгэлийг авчид одоо бий болдог юм чадвар. За ингээ өрсөлдөх тамирчин бас боломжгүй болсон хүнд авсан. Эдийн засгт үнэхээр оновчтой гайхалтай сайн болсон. За ингээд залуу тамирчин маань дэлхийн аварга тэмцээнд анх удаа оролцож медалийн төлөө Египт улсын тамирчин дулааны 2 дугаар үед хүчтэй хингийн дамгаа байдлаар ялж нокаутаар ялж одоо медалийн моцлог чинь за энэ бол одоо энэ спортод монголчууд Монголын тамирчид хүчтэй өрсөлдөгч одоо болж орж ирж байгааг энэ одоо бокс сонирхчдод одоо үзүүлсэн ийм сайхан дулаан болсон. За олон орны одоо дасгал жуулчдын мэрэгчлэлтүүд бас баяр хүргэсэн. Тэгэхээр одоо Монголын одоо нэг үе залуу үе одоо мутаач бас хүчтэй гарч ирж байгаа юм байна гэсэн хүлээж чадсан юм дулаан бас. За ингээд нэг гайхалтай сайхан мөч байлаа. You know that this is the first day, and we will have this fight like this till next Tuesday coming. Таиландын тамирчин болохоор ерөөсөө урдны өмнөх тэмцээнүүдтэй маш амжилттай оролцож байсан, маш сайн тамирчин байсан. Тэгээд өмнөх тамирчдаа ерөөсөө хүргэлгүй ялсаар тэгээд финалд надтай тоглосон. Солгоо тамирчин байсан. Миний гар бэртэлтэй байсан. Гар хавтцсан яг нэг үрэл баг бэйли шиг болцсон. Тэгээ хавтаад хамгийн сүүлийн тэмцээнд тулаан болсон болохоор хам хүчтэй дайшлаад зодолцсон. Дэлхийн аваргын 51 кг жингийн аваргын төлөө тоглолтыг үзэж байна. За бүх болонд улаан болонд Монгол улсын тамирчин Борхуугийн Мегмар Сүрэн. За улаангийн бэлэттэй. За түүний өрсөлдөгч нь Тайланд улсын тамирчин байгаа. За Тайландын одоо үндэсний спорт бол Тайландын бокс та бид нэр үзэж байгаа. За ер нь 7 хоногт нэг 2-оос 3 тэмцээн бол Тайландд бол байнга зохиогддог. Одоо манайхаа одоо нөгөө ямар нэгэн ой тэмдэглэлтэй өдрүүдэд одоо болдог шиг. За Тайландд ямар нэгэн одоо баяр ёслол болоход одоо энэ мута боксыг ингэж зохион байгуулж өрсөлдүүлж идэг. Мото бокс бол Тайландын хамгийн их дэмжигч үзэгчтэй спортын тоонд орж байгаа. За мөн Тайланд улсын бүх ард түмний спорткад гэж болдог 56 спортын төрөл ордог. Тэрний одоо нэг номерт бол олимпийн биш төрөлч гэсэн мото бокс байж идэг юм а. За энэ ташранд бас бие тамир Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бол бие тамир спортын газрын хамт олондоо талархал хийлээ. Энэ тэмцээнд оролцох за мөн энэ тэмцээнээс одоо улсын аварга тэмцээнд энэ одоо хэрэглэл материалыг бэлтгэхэд манай бие тамир спортын газар тэмцээн үзүүлсэн. Дээр нь 2012 оны Монголын бүх ард түмний спорткадын албасын төрөлд кикбоксыг бас багтааж өгсөн. Ийм сайхан одоо мэдээд болох таатай байна. За ингээ одоо 51 кг-ийн жингийн аваргын төлөө тулаан харагдаж байна. Яа Мегмар Сүрэн маань Мигагийн яг одоо Мегмар Сүрэнгийн тамирчны онцлог л ерөөсө гарын одоо тоглооны хурдтай л да. Гүйл аль нь хурдтай холбоод ингээд тоглоод ер нь ямар ч одоо хүнийг ингээд хөвчдөг. За энэ удаа түрүүн Мегмар Сүрэн өөрөө хэлсэн баг. Мөнгөн медалийн төлөө тоглож байгаад гай бэртчихсэн байгаа. Эрхээ өрөө тулцсан. Шууг нь одоо ингээд тулаад ингээд мах авчуулагдсан. Маш том хавдаад ингээд юу тоглох битгий ийм байгаа. За гэвч одоо ингээд одоо аваргын төлөө учраас ингээд шүд зуугаад өрсөлдөж байгаа. За тэгээд тулааны за сая ярин зүү хөлийн урагшаа жилт Тайландын тамирчин нүүрэнд яг нүүрэн тал ирүүнд хүчтэй таарлаа да. Маш оновчтой болсон. За тэгээд гар зүгээр байсан бол нэмээд сая ингээд гарын тоглоо хийсэн бол энэ тамирчин бол бас ингээд хожих юм бол боломж харагдаж байсан л да. Тэгээд бас болдгоо юм гэж бас байдаг. Заавал одоо аргаж болдгоо. За энэ бол одоо тамирчинд бол бэртэл. За энэ бэртэлгийн тэл гэдэг бол одоо бас тамирчины бол нэг номерын бол асуудал дайсан байдаг. За Мегмар Сүрэнгийн маань гар зүгээр хийсэн бол одоо ингээд гар хөл холбоод одоо толдвол гол цогцолт нь бол энэ баруун гарын цогцолттой одоо хойд гайтай байгаа. Тэгээд баруун гараар ерөөсөө захгүй үзэгчтэй өөртөө хадж байгаа. Урд уртын тоглолтуудаараа дандаа баруун гарын одоо хүчтэй цогцолтуудаар өрсөлдөжтэй болсон. Мегмар Сүрэн маань нийт 4 тоглолт хийсэн.
За 4 тоглолтоос 3-ын ерөөсөө техникийн дамгаа байдлаар буюу гарын хүчтэй зохилт хөлийн өшгөлтөөр хоцсон юм шүү дээ. Энэ бол одоо өндөр үзүүлэлт. За тэгээд одоо 3 дахь удаага Тайланд улсад очиж бэлтгэл сургалт хийсэн маш их дуршлагатай болсон бол бас харагдаж байгаа. За тэгээд тун удахгүй бас Монголын тамирчид маань дараагийнхаа тэмцээнд орно. За Азийн аварга шалруулах мута боксинг тэмцээн энэ 4-р сарын 14-өөс 19-ний хооронд Иран улсад болох байгаа. За энэ Иран улсад болох Азийн аварга тэмцээний эрхийг энэ тэмцээнээс өгсөн. Тэгэхээр одоо Азийн аваргад бол энэ дэлхийн аварга тэмцээнд оролцсон тамирчид одоо оролцох байна. За тулааны 1-р энэ тэмцээн өрсөлдөж дууслаа. Тэгээд үнэхээр гар зүгээр бол одоо нэг л ингээл миний өвч гэсэн тайлбарлаж байгаа ч гэсэн дотор нэг л гжигдээд байна л да. Үнэхээр одоо гар зүгээр бол одоо гар хөл холбоод ингээд тоглоход бол одоо анхны одоо дэлхийн аварга бол энэ мута боксер төрхийн боломж бол бүрэн байсан юм аа. Энэ дээр одоо гарын одоо тоглохоо гарын одоо зөвхөлтүүдэд нэг ч орохгүй байгаа. Зөвхөн одоо хөлөөр одоо тоглох нь хийж байгаа. За энэ тамирчин бол ингээд урагшаа өшөглөөд хаалтан дээр иж байгаа ч гэсэн чинь маш хүчтэй ирж байгаа л да. За мегасай харин зөрөөд доогоор сарлаад амжтай өшгөллөө. За энэ дээр хамгаалт маш сандрахгүй байгаа. Маш тайван хамгаалж байгааг харж байна. Энэ дэрэс нямба ахгүй энэ талентын тамирчны гар хөл юм уу гартныг оногдуул ер нь тэгэл энд байдалд ороод орчих юм боломжтой. Тийм учраас маш одоо болгоомжтой гэдэг л төстэй. Гар зүгээр байсан бол одоо ингээл хөлөө явуулаад гараа явуулаад явчихвал ингээл боломж байна да. За энэ ганцхан урд гарын гараар сая зөвлөж хийж гарч байна. Гол одоо хүчтэй зөвлөлт бол баруун гар юм байгаа. Хойд гар. За тийм залуу тамирчин мэдээж дараа жил байгаа. Дараа жилээс амжилтаа баттгаж илүү сахилгаттай илүү хүнд хүчээр бэлтгэлийг туулж илүү амжилт үзүүлэх байхаа гэж бас найдаж байгаа. Амжилтыг тогтмол байна л да. Нэгмэрсүр 2010 оны кикбокс, мотобокс аваргалсан. За мөн тэр жилд 2010 онд дэлхийн цомт хүрээсэн. За тэгээ энэ жил 2011 онд анх удаага дэлхийн аварга тэмцээнд өрсөлдөж ингэж мөнгөн медалийг их орондоо одоо авчирж байгаа. Ийм одоо тамирчин. За ингээд өөртөө байгаа бүх боломжоо одоо ашиглаж одоо мэгмэрсүр маань маш сайн одоо тулаануудыг хийсэн. За ингээд одоо Монголын хөнгөн жингийн хамгийн анхны одоо мөнгөн медалийн одоо болцлыг хангаж байгаа юм шиг үзэгчтэй харж байна. За ингээд бол өөрөө л ойлгож байгаа. Үнэхээр гарын одоо бэрхтэлтэй бүрэн одоо тоглолт хийж чадаагүй. За ийхүү одоо Тайландын тамирч оноогоор одоо хожиж 2011 оны 5 кг хэмжээнд аваргалж байна. Мөнгөн медалийг одоо Монголын тамирчин Мягмарсүр маань үлдэж байна. За тэгээ би түрүүс энэ дэлхийн аварга тэмцээх өөрмөд зохиогдсон, цувралаар зохиогдож өгсөн, тамирчдынхаа зэрэг чансаа гаргаж өгсөн хамгийн өндөр зэрэглэлийн тамирчтай энэ Бангкокд тоглуулсан байгаа. Тамирчтай ангилсан байгаа. За тэгээд энэ ялалт болгонд нь үнэлгээ өгч ингэж сонирхчдын тамирчдын ч гэсэн одоо энэ чансааг ингэж гаргаж байгаа. За мөн энд одоо төрүүлсэн тамирчин мэрэгжлийн тамирчинд олгодог одоо дэлхийн аваргын алтан бүсэг өгж байгаа. За энэ дээр харагдана. За энэ Тайландын тамирчин бүс үсэлцэн харагдаж байгаа. Энэ бол одоо дэлхийн аваргын бүс байгаа. За энэ жингийн шагналыг Тайланд улсын парламентын гишүүд Сантипар Интеррап гэж одоо гардуулж байгаа.